За hi guys, шинэ бичлэгтэй тавтан мөрөлцгөнө үү. За тэгэхээр соло ярабон. Stop it. Get some help. Өнөөдрийн бичлэг ямар бичлэг байх вэ гэхээр сайхан ханьнааны авчиад ирсэн. Эрэхтэй дүүнэртэйгээ хувааждаг гэд хідэн амттай авчирсан. Дийлийнх нь болохоор би Минисогоос авсан. Тэгээ заримуудын супермаркетаас нь авсан баг. Хэдүүлээ энэ хэдийг бүгдийг амталж үзнэ. Энэ дотороо зарим амттуудын энэ манай дүүнэр задлаад амтлаа явцсан байгаа. Гэтэ яг та нар сонирхолтой байх гэж ямар хуу савбагтлаа бодолтой ямар хуу амттай юмнууд байгааг та бүгдэд харуулъя гэж шийдлээ. Нэг л уух юм авчирсан заяа. Тэр нь болохоор юм. Яа тасан гэдэг нь амар хөөрхөн цаа. Багцаарын юм дөрвөн ширхэгтэй. Дөрвөн ширхэг нь 18 gram гэжсэн. Бол гадна талаасаа яг хүүхдийн угч шиг харагдаж байна. Тэгээд нэгэд үзэн энэ дээр юм лацтай. Гүзэл цэний юм шиг тийм өнөртэй тах юм. Амтны хувьд зав яг тэр gaхан сүтээ төстөөч гэсэн арай чихэрлэгдүү юм байна. Энэ үнд оноо өгөх юм бол 10-аас 5 оноо өгөх юм байна. Цаана ийм жилий байна. Минисогоос авсан 4 билүү 5 юм. Доторх харагдах байдал нь юм. Энэ дээр идсэн юм асуултанд нэмэгтэй. Оранж өнгөтэй гараад ирсэн. Хурц чихэрлэг үнэртэй. Баг зэрэг нь бол оранж үнэртэж байна. Амтны хувьд гэдэг юм бол зүгээтэй чихэр байдаг гэсэн шүү дээ. Дотроо нэг авчрахтай юм шиг. Тэрүүнтэй юу нь бол адилхан юм байна. Ийм шар өнгөтэй. Би ойлгочлоо. Өмнөх нь бас ийм дөрвөлжин байсан аахгүй юу? Шар өнгөтэйгийнх нь дөрвөлжин дотор нь яа энэ дээр ахаа энэ гарч ирэх юм бэ? Cute. Яа бидтэй. Ардтал дээр нь заагвар нь байсан бэ. 10-аас 8 оноо. Бас нь чавга. Манай дүүнэр задлцсан байна. Доторх нь бас юм. Жохон багт иддэг гэсэн чавгаах штэ. Яг тэр юм шиг үнэртэж байна. Амтны үед гэдэг юм бол ер нь тэр чавхтад төстэй. Гэхдээ жоохон сул амттай юм. Дотроо амар том ястай. Тэгээ яс нь жимснийхаа тэр юунаас салах гэж ер нь амар хэцүү байна. 10-аас 7. Ихэнх нь үнэ нь болохоор power нь 900 юм байна. Дараагийнх нь Oreo шиг. Тэгтээ бүзээлцэнтэй. Тэс хөөх юм идэхэд ингээд амар хялбар бүгдээр юм жижигэн нуудтай. Энэ бол яг Oreo шиг хэлбэртүүрстэй юм юм. Жохон сэнгэнсэн үзэлцэний өндөр үнэртэж. Үнэ нь 2.9 юм. Тийм амар бол гоё амттай биш. Гэхдээ идэж болох үед 10-аас 5.5. Ийм чангаанц гэнээр нь бол үнэн бичигдэг үнэн гэхдээ бас нэг уран мөрөгтэй л сохой дотор юм байдаг юм жижигэн нуттай. Байх уу цааш үнэртэй. Амтны бол гоё юм байна. 10-аас 6.5. Чи дараачих нь ийм үнийх нь болохоор санагдсан юм. Яа энэ үнэн хятад хоолны амтлагч үнэртэй энэ заяа. Амар амар халуун ногоотой юм. Үнэртэхгүй итүүл хэвээр гоё амттай юм. Мод ч ичилж байгаа юм шиг санагдаж байна. Чипс чинь нэг амар гоё ингээ хугарч муурдаг та тэрүүн шиг бэрцээ. Модны давирхаар шиг 10-аас 2.5. Ийм куки байна. Тэгээд хүний үед 4.9 юм. Бас ийм сав ууттай. Тийм зураг шиг байх нь өдөлөө харцгаая. Made in China ч гэсэн ер нь бол зураг шиг юм байна. 10-аас 9. Төөхөн ширхэгтэй болохоор нэг он хаслаа. За дараачих нь махны зурагтай юм байна. Тэгэхээр жоохон махны амт байгаа юм шиг байна. Тэгэхээр үнийн хувьд тэгэхээр 2.5 юм. Энүүнтэйгээ адилхан үнэртэй. Миний идэх юм л биш байна. PV-ний даруулах нь бол дэжгүй юм байна. 10-аас 1.5. Дараагийн хэлбэрээс юм бичээн байгаа. Манай дүүнээс задлчихсан байна. Дотороос юм ууттай. Үүний хувьд тэгэхээр 4.9 юм байна. Дотроо юм 2 ширхэгтэй байна. Амтны гэсэн дэжгүй юм байна. 10-аас 9.5. Чахан
Энүүний үн бас нэг 7, 8, 9 амжилт руу. 9-өөс бол дээш биш. Манай дүнээр надад нэг ширхгийг үлдээсэн байна. Хавлгаанаас дөө хөөрхөн зарим шиг задлах юм байна. Дотроо юм шоколадтай. Тэгээд юм бүрэх бичээнүүдтэй. Баг байхад нэг юм бичээнтэй шоколадтай нэг юм жижигхэн бүрэх юмнууд аваад төгсөртэй халбахтай. Тэрүүний арай сайжруулсан хэлбэр юм уу да? 10-аас 10. Тэрний юмнууд Монголд байдаг тий. 7 илүү 8 юм л гэсэн. За бас юм ууттай. Одоо нэг ширхэг үлдээсэн дүүнэр таас баярлаа. Энийг бол би өдөртөө уус алуун ногоотой гэж бодож байна. Дахиад нөгөө амтлагчны өндөр. Амар бол алуун ногоотой биш юм байна. Настай ч үгүй. 10-аас 7. Бид бүгдийн хамгийн сайн мэддэг банан гэж нэрлэж заншсан. Ийм хөрхөн савлгаатай. Миний хувьд 9.9 гэсэн. Анны амтдагтай угаасаа л яг л юм бид юм хта. Багтаа ичижсэн тэр нь бол яг л адилхан байна. 10-аас 10. Дараачих нь бас санийтай адилхан. 9.7 юм. Тань хөөр. Яг жоохон багт иддэг байсан. Амт. 10-аас 8. За дараачихын юм болохоор Минисагаас супермаркетаас авсан. Яг супермаркетаас юм авахд нэг юм хурд очиж зогсон уут нь худалдагч нар гарч ирэл тэрийг амтлуулаад ясахгүй. Тэгээ амар олон манго амталж явжгаад ийм харагдсан гот шууд автоматар миний толгойд манго гэж бодогдоод тэгээд авсан байхгүй юу. Тэгээ манго бичвэсэн заяа хүнээс суугайсан чи надад чи цаангаа юм шүүгээд өчтөр очоод задлаад утсан чинь чихэрлэг төмс гэдэг үл. Өндөр нь болохоор нэг тийм хурц өндөр байхгүй. Бүгдэрийн нэг юм нарийнхан гонцгой. Амар хатуу дэжлууртай. Нэг онцгийн амт таахгүй. Би уулж хахад даруулга болоод амны зугаа болчих юм бол дэжүү. 10-аас 3. Дараачих нь болохоор энэ Skittles байгаа. Амар бол үнэхээр байгаагүй. Тэгэл нөгөө Skittles янз бүрийн өнгөтэй. Тэг үнэхээр шүдний зайсан. Амтан текстур нь л жоохон ялуун дуу. 10-аас 3. Дараачих нь юм урт. Зэн чихрэх юм. Тэгээд энийг би Минисагаас авсан баха. Би яг бичүүлээ яасан ч амар үнэтэй байсан шүү дээ. Ийм зүйлс. Сууд тийм чихэр шоколадуудтай хайрлуулаад алалаа амар үнэтэй санагдсан. Ийм голдоо цагаантай, тойроод ийм амар өнгөтэй. Монголд нэг дэлгүүрүүдээр нэг юм бүтэн зараад байдаг шүү дээ. Ер нь л бол яг тэрнтэй л адилхан. Гэтэ амар хатан байна. Ажиллаад яасан чинь өрүүч хэлсэн аж 10-аас 4 оноо. Цаахан түүний эзэнтэй бас адилхан гэхдээ арай юм жижиг гоо. Тэгээ өнгө нь болохоор арай тод юм. Амар зүрх юм. 10-аас 7 оноо. Mango matcha flavor гэсэн нэг шиг юм баахгүй. Нэг яагаад авсан бэ гэдэг юм. Би угаасаа өөрөө матчанд амар дуртай биш цаа. Цэсний бодол дээр очиасан чинь миний цөмөн дотор яг 20 он тэг хідэн задаад боснод үлдчихсэн байхгүй. Аэропортны дэлгүүрлүүн ороод ингээ харсан чинь матчатай тэгээ зүгээр chocolate and almond гэсэн мэлүү. Тэр нь болохоор нэг сонирхолтой санагдаагүй би тэгээд матчатайг нь авсан. Би өөрөө хэдийн матчанд нэг дуртай биш ч гэсэн матчаны юм ногоон юм дуртай. Зургатайгаар юм бол төстэй мэн. Шар нь бол манго. Ногоон зүгээр матчаны авч ураа юм шүү дээ. Гэхдээ нэг бол манго бол амтдахгүй. Та матча л амтдчих. Навчрын жоохон хатуу юм аа. Матчан дуртай юм бол дэжгүй санагдаж магадгүй. 10-аас 5.5. Минисагаас авсан бүтээл латте чигнэмэг гэдэг 3 ширхэгтэй байна. Татхын яар хөөрхин. Гэтэ шоколад нь болохоор нэг тийм ялцсан биш. Биетэй хатуу шоколад байна. Надад бол хитрхийн ялуун санагдаж энэ ч бол олныг бол идэхгүй юм байна. 10-аас 6.5 оноо. Дараагийн бичээ. Миний бүр хайрсан амар хөөрхөн. 2.9 грамм. Манай зүүцний харьцуулах сав. Тадан. Тэнс намсч үзье. Яг л юм төмөр савтай бичээ шиг амтагдаж байна. 10-аас 6.5 оноо. Дараачих нь болохоор энэ 6 янаар авсан гэсэн чинь онгоцны бодол дээр 9 оноо гэжсэн. Тодорхой нэмж жижиг юм байна. Их амар бол блуберийн өнөртөхгүй бах юм.
Blueberry-ний амт бол айгүй сул байна. Гэхдээ айгүй чихэрлэг юм байна. 10-аас 7 оноо. Топигийн зурагтай. Амар олон өнгөтэй юм байна. Тэгэхээр олон өөр зүйлснүүд гарч ирэх юм шиг байна. Шаран ийм ноон ягаан ийм тулааны зурагтай байсан байж энэ гахаа юм бата. Энийг бодвол амар удаан ажиллагдаж байна. Гэсэн энэ дотроос нь тулаа гарч ирж байна. 8.5 оноо. Coconut-тэй юм чихэр задлцгаая. Тэрхний эндэгтэй яг Рафаэллаг санагдуулна. Хэлбэртэй юм байна. Тэгтээ арай жижигхэн. Эндэгтэй амар хатуумаа. Өнөрний үед бол coconut ингээс ингэж байна. 10-аас 7 оноо. Дараачих нь болохоор түүний эцэн нэг зарим шиг үүтэй. Энэ бол гоё юм байна. 10-аас 8. Дараагийн юм болохоор нэг ийм бодлцууд гэсэн юм бол татсан юм олон юм ширхэгтэй. Энэ мэдээж бохойлоо. Жохон багт шижилдэг гэсэн хятад бохнууд гэдэг шүү дээ. Яа тэрүүн шиг зам. Тэгээ энэ одоо яг хидж ажиллаад амт нь гараад болчихно. Энэ нь 10-аас 4. Энэ дараагийн манготой. Дотор нь юм ширхэгтэй. Энэ том хэмжээтэй байна. Олон юм хадаад итцэн ч сүлдээ амтаа мэдрэх юм байжлаа. Нал бол 10-аас 7. Хавг. Энэ бүр яг гоё чав байна. Төрөний эзэн чавыг бодвол яснаас амар хурдан салж байна. Тэгээ амтан ч гэсэн арай тийм жоох хурц. 10-аас 9 оноо. Миний хамгийн дуртай. Цэцэн баггүй. Сонирхуулаад харуулахад доторх нь ямар олон жижиг самарныхан гадуур нэг юмар бүрцэн. Давстай. Гэхдээ амар гоё. Sauce beef гинэ. Миний идэх дуртай нь болохоор нэг юм зүгээр энгийн янз бүрийн тийм өөр амтлагч аахгүй. Тэрөө зам энүүний энгийнээс бол би 10-аас 10-ыг өгнө. Соустад нь болохоор 10-аас 8.5-ыг өгнө. Сүүлээс 2 тонн юм уттай чухал. Бас л нэг том авна л юм байна. Ийм олон модтой чихрнүүд байна. Plum lollipop гэж хэлдэг угаасаа. Нэг нь юм тунгалаг нөгөөх нь юм. Энэ бол жоохон карамель нүн байна. What? Давстай байхын энэ чавн яг чин карамельтэй үгийн чавхтай олж идэх чам. Хятадуудын тест нь жоохон сонин үгүй юу? Энэ 10-аас хасах 10 миний хамгийн сүүлийн хамзаа. Тадан! Би болохоор өөрөө нэг аним үздэг байхгүй юм. Тэгээ миний үзчихсэн цөөхөйдээ анимийнхэн нэг нь Spy X Family зав. Эцэл юм аним брэнд хөөр хүн нэгтэй би юу гэдэг мэдэхгүй зүгээр тийм авсан за. Дотроос нэг стикер гарч ирсэн. Доторх нь амар сүртэй. Яа гоё юм бэ? Өнөрөн ч гэсэн гоё юм байна. Тадан! Сарнаатай ус сарнаатай мист идэрч штэ тэрүүн шиг өнөртэй тах юм. Эсгэлэн биш зүгээр яг тэмчгэрдэг. 10-аас 9.9. За ингээд өнөөдрийн бичлэг тамтасанд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр бай.